онцгойр одоо товсон байгаа. За та бүхэндээ одоо Dovey онлыг гэхээр за бидний одоо энэ харж байгаагаар бол одоо энэ weekly time frame байна. За weekly time frame дээр бидний харж байгаагаарчлан одоо энд энэ одоо тренд унсан байна. Тренд өссөн байна. За Dovey онлоор трендийг хэрхэн тодорхойлох вэ гэхээр за одоо эндээс одоо бидний одоо харж байгаагаарчлан өслөө унлаа гэсэн хөдөлгөөн харагдаж байна. За доошоо тренд унахтаа ер нь бол ёроолоо эвдэж ундаг байгаа. Одоо энэ сая зурсан шиг энэ ингээд эвдсэн байна. Энэ бас ингээд эвдсэн байна. За яг трендэн дээр болохоор бид нар одоо энэ чартн дээр харуулхад бол энэ ингээд унсан байна. Энэ ингээд дахиад унсан байна. За энэ болохоор ингээд тренд маань доошоо унж байна гэсэн тохиол өгч байгаа маа. За эднээсийг болохоор хамгийн ихний одоо эндээс одоо тренд эргэж байгаа хэсгийг болохоор чоч гэж нэрлэдэг байгаа. За чочиг бол ингээд энэ болохоор weekly чоч байна. За weekly чоч ингээд тавьчих. За дараагийнх нь болохоор бид нар post гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ болохоор breaker structure гэсэн үгний товчлог байгаа. За энийг одоо ингээд бас мөн weekly босоо тавьчихвэ. За weekly босыг одоо би үсгээр тэмдэглэсэн байгаа. Гэх мэтчлэн ингээд одоо онжааг бид нар харж байна. Үүнийг болохоор down одоо тренд буюу bearish тренд үргэлжилж байна гэж. За одоо энэ бас мөн ингээд босоо хийгээд явж байна. За мөн адил энэ ёроолоос бас хийгдээд явж байна. За гих мэтчлэн явсаар хагаад за одоо ингээд харахад бос маань энэ дээр ирээд төгсөж байна. За энэ бос маань ингээд энэ дээр хийсэн. Тэгээд одоо энэ дээр ингээд одоо магадгүй ингээд каналаар харагдахад хэцүү байгаа бол бас ингээд лайнаар зурж харддаг. За энэ зэснийхээ одоо яг энэ хэсгийг лайн гэсэн хэсэгтээ тавьж болно. За энд нөгөө change of character хийсэн гэсэн хэсэг болохоор энд байна. Энэ болохоор change of character хийсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр market өөрөө одоо шифтэлж одоо эсрэг зүг рүүгээ хөдөлж байгаа гэсэн тохиол өгч байна. За дараагийнх нь болохоор одоо шилжиж ирэнгүүтээ энэ дээр ингээд breaker structure хийгээд мөн дэшег явж байгаа гэсэн тохиол өгсөн байна. За дараагийн breaker structure хаана вэ гэхээр энд байна. За гих мэтчлэн одоо ингээд дараагийнх нь ингээд дэше явж. Энэ болохоор өсөлтийн тренд буюу одоо Dovey онлоор одоо энэ тренд дэше үргэлжлэж байгааг илэрхийлсэн байна. За энийг нь одоо ингээд зүгээр лайнаар зурж харуулхад ингээд зурагдаж байна. За өмнө нь болохоор доошоо явахдаа дандаа ёроолоо эвдэж байсан бол энэ удаадаа болохоор бид нэр дандаа оройгоо эвдэж явж байгааг та нар анзаарч байгаа хаа. За одоо ингээд оройгоо эвдэж явж байна. За ингээд энэ болохоор Dovey онлоор болохоор ерөнхийдөө ингээд тренд дэше үргэлжлэж байна гэсэн. За одоо ингээд бүр том цагаар ингээд харахаар энэ оройгоос доошоо яваад энэ дээр change of character хийгээд дэшег үргэлжлсээр хагаад одоо энэ маркетаа ингээд дүүргэсэн байна. Энийг одоо аягны амсар гэж одоо үзвэл энийг ингээд дүүргэсэн хөдөлгөөн хийсэн байна. Энэ болохоор weekly цагтаар ерөнхийдөө үзүүлж байгаа. Weekly time frame гэдэг нь болохоор одоо нэг юм candle 1-7 хоног илэрхийлж байгаа гэсэн. За тэгээд магадгүй сонирхолтой гэж магадгүй энийг ингээд томруулаад одоо гэдэг улам ингээд татаа зүүмлээд үзвэл дотроо мөн адил юм олон candleтай юм daily candle гэсэн. Одоо нэг энэ lag нэг өдрийн daily гэж ойлгож байна. Гэх мэтчлэн 4 цаг, 2 цаг ингээд 5, 10, 1 хүртэл бүр ингэж зүүмэл дотгошоо харж болно. Тэгээд мөн адил нөгөө нэг маркет өөрөө фрактал учраас бүх одоо энэ хөдөлгөөнүүд саяны бас хуулийн захирагдаж явж байгааг та бүхэн харж байна. За мөн магадгүй та бүхэн одоо ингээд асуулт ирэхгүй ингээд өөрөө яриад байна гэж магадгүй. За тэгээд хажууд байгаа бас багш маань одоо бас харилцан ярилцаад одоо та бүхэнд илүү ойлгомжтойгоор хичээлээ явуулна. За сүхээгээ орж байна. Тэгээд асуулт байвал асуурай өгш. За саяны Dovey онлыг ярьсан чинь яг энэ хэсгийн одоо энэ хөдөлгөөн нь одоо яг ямар хөдөлгөөн болж байгаа юм бол саяны юунд одоо яаж хэрэгдэх вэ? За ер нь бол трендийг бол одоо ерөнхийдөө хөдөлгөөнийг болохоор 3 янзд одоо хувааж байгаа. Одоо эхний хөдөлгөөн нь болохоор ингээд тренд доошоо унж гинэ гэдэг ийм хөдөлгөөн байсан бол ингэж мэдчихэж байгаа. Дараагийнх нь болохоор тренд ингээд дээш өсч гэсэн бол мөн адил нөгөө оройгоо эвдээд дээш явж байна. Тренд доош унжвал яроолоо явж байна. Гурав дахь хөдөлгөөн болохоор ийм raging хөдөлгөөн байгаа. Энэ яаж юм гэхээр ханш одоо аль талдаа ерөнхийдөө тогтоод ерөнхийдөө ингээд тогтворжаад ерөнхийдөө яг балансыг бариад байна гэсэн үг. За энийг бид нар бас энэ рейжлж байгаа хэсгийг одоо энэ сүхэ багш маань одоо бас асууж ах шиг байна. Энийг одоо ингээд юугаар парктал буюу одоо юм татамжаар харуул. За одоо ингээд тавихад ингээд паркталаар харахад рейжинг хөдөлгөөн маань яадаг вэ гэхээр одоо энэ ингээд паркталаар харахад голын хэсэг бол 50 гэсэн яг голж байгаа хэсэг байгаа. За тэгээд энэ цэг дээр ингээд 1 байсан байна, 2 байсан байна, 3 байсан байна, 4 байсан байна, 5 байсан байна, 6, 7, 8 гэдэг олон ойх тусмаа энэ consultation буюу ханш тогтворгүй болон чиглэл нь тодорхойгүй гэсэн. Энэ үед бол болж игэл аль болох трейд хийхээс зайлсхийгэрээ гэж та бүхэндээ зөвлөж байна. За мөн өөр ямар асуулт байна?
За өөр асуулт гэдэг түрүүн ярьжсэн да. За. За тэгвэл тренд одоо ингээд доош явдаг гэдгсэн шүү дээ. За ингээд доош явж байгаа тренд маань ингээд явж ялаа гэхэд яаж энэ дээш явж байгаа тренд рүү ингээд цэлэгдэх юм болоо. Энийг нэг тайлбарлаад өгөөч. За энийг тайлбарлаж өгье. За түрүүн би бас өмнө нөгөө нэг ярьсан change of trajectory гэдээ ярьсан. За энийг зүгээр яг юун дээр зураад нэг үзүүлье та бүхэндээ. За ерөнхийдөө сая ярьсан л да одоо бид нар энэ дээр ингээд тайлбарлаа. Ингээд тренд ингээд доош унж байна, ёроолоо эвдэж байна гэдэг. Тэгсэн одоо ёроолоо эвдээд буцаж энэ ёроолыг эвдсэн байжгаад дараагийн trajectory буюу энэ оройгоо ингээд эвдэж гарч ирээд тэгээ оройгоо эвдснээр буцаж ингээд шалгаж ирээд тэгээд дахиад мөн оройгоо дахиад автчих байгаа. Энд ингээд оройгоо дахиад эвдчихэж байгаа. Ингээд одоо юугаараа ингээд экстремаар ингээд явж гин гэсэн үг. За одоо энийг бүр ойлгомжтой болгохын тулд мөн адил дахиад одоо энэ хамгийн сүүлийн одоо бос уу break structure хийсэн байна. За энийг break structure гэдээ тавьчих. За break structure гэдэг юун цаг дээр тавьчаа. За энэ day дээр тавьсан. Day-ийг тавья. За day break structure хийсэн байна. За одоо ингээд оройгоо эвдэж гисэн хамгийн эхний одоо энэ цэг буюу одоо бидний харагдаж байгаа оройгоо эвдсэн хамгийн эхний цэг харагдаж байна. Энэ болохоор change of character буюу яг одоо тренд эргэж байгаа гэснийг одоо баталж харуулж байгаа эхний confirmation байгаа маа. За энэ confirmation-ыг аваад шууд орох уу гэвэл арай болоогүй гэсэн үг. За дараагийн confirmation буюу дараагийн оройг дахин эвдэж байгааг энэ болохоор double одоо хоёр дахь confirmation хийж байна гэсэн үг. За хоёр дахь confirmation бас мөн адил break structure хийсэн байна. Тэгээд ойсон цэг нь болохоор одоо энэ дээр ингээд ойсон байна. За энэ цэг дээр ойгоод тэгээд дээшгээ тавтаад явсан. Ер нь бол аль болох одоо эхний confirmation, хоёр дахь confirmation аваад аль болох гурав дахь confirmation-ээс нь та бүхэн маань trade хийж байвал ер нь хэрэгтэй байгаа. За тэгээд болж игэл stop loss-ож гисэн маш ойрхон тавих хэрэгтэй. Тэгээд ашигын харьцаагаа болж игэл 3 юм уу? Эсвэл бол 2 гэсэн ашигын харьцаагаар ингэж юугаа TP-г авах хэрэгтэй. Target-ыг бол нэг бол ингэж тавина. TP 2-ыг болохоор энийг одоо TP1 гэж нэрлэжээ л да. Энийг одоо TP1. TP2-ыг бол түрүүний ярьсан 3 гэдэг. За энийг болохоор TP3 гэдэг. TP2 гэдэг авах юм байна. За энэ хэрхэн TP авах талаар бас дараагийн хичээл дээр бас манай Сүхбай багш маань бас та бүхэнд дэлгүүр тайлбарж ярих болно. За энэ удаагийн хичээлийг энэ хүргээд өндөрлөе. Тэгээд дараагийн хичээлүүд маань маш сонирхолтой байх болно. Мөн дэлгэрэнгүй асууж тодруулах зүйл байвал бидний бичлэгийн доор комментууд бичээрэй. Тэгээд энэ комментууданд бид аль болох хариулж байх болно. Тэгээд та бүхний subscribe болон like button комментууд бидэнд маш их чухал байгаа шүү. За дараагийн хичээлээр уулзцгаая.